Сайн байцгаана хүүхдүүдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 11-р ангийн монгол хэлний сонгон судлах хичээлийн бие даан судлах хичээл эхэлж байна. Та бүхэн анхааралтай сонсож бүтээлчээр тэмдэглэл хөтлөөрэй. Тэгвэл бүгдээрээ өнөөдрийнхээ хичээлийн сэдвтэй танилцъя. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол үг бүтэх арга. Монгол хэл алтай язгуурын хэлнээс гаралтай залгамал хэл. Тийм учраас нэр үйл үгийн бүтцэн тогтсон хэв загвартай байдаг. Нэр үг бол язгуур, дагвар, тооны дагвар, тий ялгалын нөхцөл, хамаатуулах нөхцөл гэсэн эдгээр дагвар нөхцлүүдээр дараалан хувилдаг. Харин үйл үг маань язгуур, дагвар, хэвийн дагвар, байдлын дагвар, холбох нөхцөл, үүнд нөхцөлтүүлээ холбох нөхцөл, тодтгой холбох нөхцөл орж байгаа. Харин төгсгөх нөхцөл, үүнд бол биеэр төгсөх, цагаар төгсөх нөхцлүүд орно. Нэр үйл үг маань ингээд дараалан ийм бүтэц загварын дагуу хувилдаг тухай бид нар 6 дугаар ангийн монгол хэлний хичээлдээ үзэж судалж байсан хүүхдүүдээ. Өнөөдрийн бидний судлах гол сэдэв бол юу вэ гэхээр монгол үг бүтэх ёсны тухай ойлголтыг судлах гээд байгаа. Тэгвэл үг бүтэх ёс гэж юу нь юу юм бэ? Аливаа хэлний бэлэн байгаа материал буюу бүтээвэр, үг, холбоо үг гэх мэтээр тулгуурлан шинэ үг бүтээх арга хэрэглүүр зүй тогтлыг судлах хэл шинжлэлийн салбар ухааныг үг бүтэх ёсны судлал гэнэ. Тэгвэл үг бүтэх ёсны судлал маань юуг судалдаг юм бол хүүхдүүдээ? Тэгвэл үг бүтэх ёсны судлал маань үүсмэл үгийг судалдаг байх нь. Монгол хэлний үг бүтээх аргыг дотор нь хоёр ангилна. Үндсэн арга, туслах арга. Үндсэн аргыг дотор нь нийлэг арга буюу дагварын арга, задлаг арга буюу үг нийлэх арга гэж хоёр ангилна. Бүгдээрээ үг бүтэх үндсэн аргын талаар ярилцъя. Дагварын аргаар буюу нийлэг аргаар үг бүтнэ гэж яг юу хэлээд байгаа юм бол хүүхдүүдээ бодоорой. Үгийн язгуур ба үндсэнд дагвар залгаж шинэ үг бүтээх аргыг дагварын арга буюу нийлэг арга гэнэ. Харин үг нийлэх арга буюу задлаг арга гэж. Үгийн сангийн бие даасан утгатай хоёр үг нийлж шинэ үг бүтээхийг үг нийлэх арга буюу задлаг арга гэнэ. Үг бүтэх үндсэн аргын дагварын аргаар үг бүтээх гэж юу вэ? Үг нийлэх аргаар үг бүтээх гэж юу вэ гэдэг ойлголтын талаар ярилцлаа. Тэгвэл дагварын аргаар үг бүтэх үндсэн аргын нэг болох дагварын аргаар үг бүтэхийн талаар дэлгэрэнгүй ярилцъя. Дагварын аргаар үг бүтэхдээ хоёр төрлөөр бүтнэ. Идэвхтэй язгуур үндсээс үг бүтнэ, идэвхгүй язгуур үндсээс үг бүтнэ. Идэвхтэй язгуур үндсэн дотроос нэр язгуураас үг бүтнэ, үйл язгуураас үг бүтнэ. Жишээгээр тайлбарлая. Ам гэсэн нэр язгуур дээр эс дагвар залгаад амс гэсэн үйл үгийг бүтээж байна. Мөн эр дагвар залгаад амсар гэсэн нэр үгийг бүтээж байна. Ийм байдлаар ах гэсэн нэр язгуур дээр мад гэсэн дагвар залгаад ахмад гэсэн нэр үгийг бүтээж байна. Үйл язгуур үндсээс үг бүтээн. Сан гэсэн үйл язгуур дээр ил дагвар залгаад санал гэсэн шинэ үг бүтэж байна. Хар гэсэн үйл язгуур дээр уул дагвар залгаад харуул гэсэн шинэ үг бүтэж байна. Идэвхгүй язгуураас үг бүтэхдээ дүрслэх язгуураас үг бүтээн, дуурайх язгуураас үг бүтээн. Дүрслэх язгуур буюу ханз гэсэн идэвхгүй язгуур дээр ир дагвар залгаад ханзар гэсэн үйл үгийг бүтээж байна. Нуг гэсэн идэвхгүй язгуур дээр ил дагвар залгаад нугал гэсэн үйл үгийг бүтээж байна. Тас гэсэн идэвхгүй язгуур дээр хий дагвар залгаад тасхий гэсэн үйл үгийг бүтээж байна. Сүн гэсэн идэвхгүй язгуур дээр гэн гэсэн дагвар залгаад сүнгэн гэсэн үйл үгийг бүтээж байна. Тэгвэл үг нийлэх аргаар үг бүтэхдээ зэрэгцээ үг бүтээн, ухсраа үг бүтээн. Зэрэгцээ үг нь энгийн зэрэгцээ үг бүтээн, давтан зэрэгцээ үг бүтээн. Жишээгээр авъя. Гуйж говш, ядуу зүдүү. Давтан зэрэгцээ үгийн жишээ авъя. Уйлж муйл, мал зал. Ухсраа үг. Ухсраа үг бүтэхдээ хоёр төрлөөр бүтнэ. Хамжсан ухсраа үг,
найрсан угсраа үг бүтнэ. За үүнийг яаж алгах вэ гэхээр өмнөх үг нь арийнхаа үгэнд холбогдохдоо зад тат гэсэн үгэн дээр жишээ авъя. Эхний үг буюу дагуул үг нь цөм үгэндээ холбогдохдоо ямар нэгэн нөхцлөөр хэлбэржиж холбогдохгүй шууд үндсээрээ холбогдож байгаа үгийг хамжиж угсарж байгаа нийлбэл үг гин. Харин дагуул үг нь цөм үгэндээ холбогдохдоо нөхцлөөр ямар нэгэн нөхцлөөр хэлбэржиж байвал түүнийг найрч угсарч бүтэж байгаа нийлмэл үг гэж үзнэ. Жишээ нь эдийн засаг, сагдан, сэргийл. Эдийн засаг гэдэг үгийн эд гэсэн үг ийн гэсэн хариалахын ялгалын нөхцлөөр хэлбэржээд засаг гэдэг үгэнд холбогдож байгаа учраас энэ үг бол найрч угсарж байгаа нийлмэл үг юм а гэж харж байгаа. За үг утгах туслах арга. Үг утгах туслах аргад бол авиа сэлгэх арга орно, үг товчлох арга орно. Тэгвэл авиа сэлгэх арга нь утгаар авиа сэлгэнэ, нөлөөлөн хувьсах сэлгэлт гэсэн хоёр төрлөөр үгийг бүтээдэг. Жишээ нь утга сэлгэлтэн дээр жишээ авъя. Гатлах, гитлэх. Авиа, авиа хоёр сэлгэж байна. Барзай, барсай. Зэ, ис авиа хоёр сэлгэж байгаа харагдана. Давш, дэвш. Авиа. Тантай, тонтой, тэнти, тунтай. Гэгшгүүдийг сэлгэж шинэ үгийг бүтээж байна. Нөлөөлөн сэлгэлт буюу гагна гэсэн үг. Энэ үгийг харахад бол ган гэсэн үгэн дээр наа нөхцөлийг залруулж байгаа. Гагна гэж бичихэд бид нар энэ авиа г авиагаар өөрчлөгдөж байгаа харагдана. Алчуур гэсэн үгэн дээр жишээ авъя. Арч гэсэн язгуур дээр уур дагавар залгаад алчуур гэсэн үг бүтээж байгаа. Тэгвэл ир авиа ил авиа болж өөрчлөгдөж байна. Султах гэдэг үгэн дээр хэ авиа г авиагаар өөрчлөгдөж байгаа харагдаж байна. Үг товчлох арга. Үгийг болвол монгол хэлэнд эхний үсгээр товчлно. Эхний үсэг буюу эхний авиагаар Монгол улсын их сургууль гэдэг үгийг МОИС буюу мойс буюу эхний үсгүүдээр товчилсан байна. Нэгдсэн үндэсний байгууллага гэдэг үгийг мөн ялгаагүй эхний үсгээр товчилж нүүб гэд товчилж бичсэн байна. Үеэр товчлно. Эхний бас үеэр товчилж болно. Нягтлан бодогч гэсэн мэргэжлийг ня бо гэд эхний хоёр үеэр авч ня бо гэд товчилж бичсэн байна. Лавлах товчоо гэсэн хоёр үгийг шууд нэг үгэнд утгын багтаан товчилсан байна. Нөгөө өдөр гэдэг дээр мөн ялгаагүй нөгөө өдөр гэсэн үгийг нөгөөдөр болгон утгыг нь товчилсан байна. Хүүхдүүдээ үг бүтэх үндсэн буюу туслах аргын талаар ярилцаад жишээгээр тайлбарлалаа. Тэгвэл монгол хэлний үгийн сан баяжиж байдаг бас нэгэн тохиолдол бол юу вэ гэхээр гадаад үгийг хөрвүүлэн үгийн санг баяжуулах тохиолдол бий. Эдгээр гадаад үгүүдийг монгол хэлний орчуулбал плед гэсэн үг маань тасалбар гэсэн утгатай үг. Тасалбар гэсэн үгийн бүтцийг ажиглая. Тас гэсэн үйл язгуур дээр ил дагавар залгаад бар дагавар залгахад тасалбар гэсэн нэр үг бүтэж байна. Энэ бол дагаврын аргаар бүтэж байгаа үүсмэл нэр үг гэж харж болохоор байна. Зоопарк гэсэн үгийн орчуулбал амьтны хүрээлэн гэсэн утгатай үг. Амьтан хүрээлэн гэсэн хоёр үг нийлж амьтны хүрээлэн гэсэн нэгэн шинэ ухах тухайг нэрлэж байгаа нийлмэл үгнийх аргаар бүтсэн үүсмэл нэр үг харагдаж байна. Энд интерьер гэсэн үгийг харахад дотоод засал гэсэн утгатай үг, дотоод засал гэсэн хоёр үг нийлж бас нэгэн шинэ ухах тухайг нэрлэж байгаа учраас үгнийх аргаар бүтсэн үүсмэл үг гэж харж байна. Удирдлага гэдэг үгийг харахад менежмент гэдэг үг бол удирдлага гэсэн утгатай үг. Удирдлага гэдэг үгийг харахад удирд гэсэн үйл язгуур дээр лаг дагавар залгаад
удирдлага гэсэн даврын аргаар бүтэж байгаа үүсмэл нэр үг харагдаж байна. За кас гэсэн үгийг монгол хэлний орчуулбал бэлэн мөнгөний ширээ гэсэн утгатай үг байх нь. За энэ бэлэн мөнгөний ширээ гэсэн 3 үг нийлээд одоо үгнийх аргаар бүтсэн үүсмэл үг харагдаж байна. За энэ мэдчлэн бол одоо монгол хэлний үгийн сан гадаад үгийг одоо орчуулан баяжиж байдаг юм аа. За эндээс бас харахад бол дагварын аргаар бүтсэн үүсмэл үгүүд харагдаж байна. Үгнийх аргаар бүтсэн үүсмэл үгүүдийн жишээ бас харагдаж байна. За ингээд хичээлийн анхааран сонссон хүүхдүүддээ баярлалаа. За энэ хичээлийн дараа энэ хичээлийн мэдлэгийг сорьсон хэр ойлгосон бэ гэдгийг одоо сорьсон сорил орно. Та бүхэн маань сорилоо өгөөрэй. За хичээлийн анхааралтаас сонсож бүтээлчээр тэмдэглэж авсан хүүхдүүддээ баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая. Баяртай.